Сургууль дээрээ краштай юм. Байхгүй. Боломжгүй. Багштай худлаа хэлээд хичээлээ тасалж ирсэн тохиолдол байгаа юм. Яг хуу инженер болж болно л доо. Гэхдээ нэг тийм ядруухан инженер болно математиктай муухан. Агуут ажил нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг Шинэ Монгол технологийн коллеж дээрээс хэлэхээр ирээд байна. Агуут ажил дотор асуулт байна. Хамтдаа дотгош орж багш сурагчид ажилтнуудаас нь асууцгаая. Сайн байна уу? Агуут ажил нэвтрүүлгээс явъя. Цаг завтаагаар нэг чихэр аваад задлаад хариулаад өгөөч. Өдөр бүр ажилдаа ирдэг шалтгаан хариуцлага биелүүлж амьдралаа доктортой байхын тулд өөртөө үн цэн бүтээхийн тулд Хэд хичээлдээ ажиллаж байгаа вэ та? одоо энэ жил 12 дахь жилдээ ажиллаж байгаа. Юу нь хамгийн сайхан бэ таны ажил мэргэжлийн? Нөгөө олон хүүхдүүдтэй харьцдаг. Хүүхдүүдийн уур амьсгал, энерги аягүй гоё. За баярлалаа. Одоо тийшээ гарнаа. Лифттэй сургууль. Би ч одоо шатаар л өсдөг. Өсөж урууддаг уятан байлаа шүү дээ. Сайн байна уу? Багшаа павгатай чихэргээд нэвтрүүлгээс яваа юм. Ороод танаас нэг асуулт асуучих болох уу? За юуны өмнө багшаа танилцъя. За бэлгүү. Механик инженерийн мэргэжлэгч. За анх орж ирсэн оюутан ба төгсөх үеийн оюутан ямар өөрчлөлт гардаг вэ? Одоо болохоор яг Монгол улсын хувьд болохоор нөгөө байгалийн ухааны юу жоохон унаад байгаа. Тэрнээс хамаарат инженерийн мэргэжлийг сонгож байгаа хүүхдүүдийн тоо их багасж байгаа. Тэгээ яг хүүхдүүд маань их сурвалж гэх юм уу мэдээлэл бага учраас яагаад гэсэн асуулт ихтэй мэдээлэл их багтай орж ирдэг. За манай сургуулийн хувьд болохоор яг өөрийн гараар усаа бүтээх инженерүүд гэдэг өрөөнд одоо явдаг. Тэгэхээр яг л гараараа юм хийдэг инженер болоод гарч байгаа юм болов уу гэж бодож байна. Тэгээд нийт төгсөгчдийн нэг 50% нь бол шууд ажиллаж байна. Үлдсэн 50% нь бол одоо үргэлжлүүлэн сурж байна. Нэлийн залуу багш байна. Та өөрөө хэдтэй вэ? Энэ сургуультай хэдэн жил ажиллаж байна коллеж? За миний би анх 22 наснда шууд төгсөөл их сургуулиа төгсөөл багшилж ирсэн. Одоо нэг 10 дахь жилдээ багшилж байна. Одоо нэг 32-тай залуу багш. За манайх бол үндсэн 5 мэргэжлэр бол сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа. За механик инженерийн дээнхэм, за барилга дэд бүтц, за хими инженер, цахилгааны инженер, за компьютер ухаан гэж байгаа. Сүүлд манайх 2023 онд бол компьютер ухааныхаа тэнхимийг бол нээсэн байгаа. Одоо энд яг ангид одоо суралж байгаа хүүхдүүд бол механик инженерээр суралж байгаа хүүхдүүд бол хичээл сургалтанд хамрагдж байна. За механик инженерээс эхлээд хэлэх юм бол одоо маш инженер ярих юм бол биднээс одоо ингээд нүдэнд харагдж байгаа гарт баригж байгаа ингээд материалын зүйл болгоны ард одоо механик инженер ямарваа нэг инженер бол байгаа. За нөгөө бурхан хүнийг бүтээсэн бол үлдсэний одоо инженерүүд бүтээсэн гэдэг үг гэдэг те яг тэр үгний дагуу. За энэ анги техникэл бид нэр одоо гэрэлгүй, зурагдгүй байх юм бол бид нэр одоо цахилгааныг бол төсөөлшгүй. Тэгэхээр мөнхөд бол цахилгааны инженер бол одоо байсаар байна. За тэгээд одоо ямар эртний үе шиг одоо агууд амьдралт юм шиг барилгын инженер бол байсаар байна. За одоо нефт чи тийм үү бензинээ бид нэр одоо дандаа л гаднаас одоо Оросоос их хүчин татж байна. Тэгэхээр одоо сая би өнгөрсөн 7 хоног сайн шаналуу яриа ихээр инженерийн боловсролыг таниулахаар явсан. За тэр хүрээнд одоо сайн шан дотод бол шинээр нефтийн үйлдвэр одоо баригдж байна. Удахгүй 2 жилийн дараа бол ашиглалтанд орно л гэж ярьж байгаа. Тэнд ажиллах инженерүүд бас байхгүй байгаа. Тэнгүүд их гоё уур хайнууд байна. Нефтийн үйлдвэр байна. Даанч тэгээ одоо хүний нөөцийн тутмыг гарч ирж байна. Тэгээд бид нэр бол одоо аль болох чадлаараа олон хүний нөөцийг бол гаргахыг бэлтгэн бол зорж ажиллаж байгаа. За баярлалаа багшаа. За баярлалаа. За. Тэгээ танаа ингийн нэг хүүхдээс яриа авчих уу? За хичээл дундуур нь саадарлаж байна уу? Би чадна гэсэн итгэл танд хизээ төрж байсан байг. Стор ингээд төгсөх жил яг Монгол улсад инженерийн сургуулийг ямар бололцоод юм бэ гэж хайж үзсний хүрээнд тэгээд Шинэ Монгол одоо косийн хөтөлбөр гэж байд юм гэж мэдчих аваад тэгээд ер нь өргөжлүүлэн сурахаар болсон. Тэр үед шалгалт өгөхөд мэдээж мат физик, хим тэгээд инженерийн сэтгэлгээ гэсэн юм тиймэрхүү үндсэн юмнаас авдаг. Шууд орчдгүй шалгалт өгж ордог юм ба шүү дээ танаа коллеж. Шалгалт өгж орно. Тухайн үед би болохоор ажил зүйлэх юм бол би өөрөө мат физикийн төвшин ер нь таархан тэгээд энэ сурвалж юу н орж чадах юм бол одоо баг чадахгүй хаа гэсэн бодолтой шалгалт өгч дуусны дараа 7 оны дараа шалгалтын хариу гаргаад тэнцсэн байна гэдэг хариу аваад үнэхээр их баярлаж байна. Тэгээд ер нь тэр цагаас хойш ер нь би ер нь чадах юм байна гэсэн итгэлнүүдээ хамгийн их төрөөд одоо ингээд өргөжлүүлээд сурж байгаа. Ер нь сургуулийнхаа багш нарт гэж хэлэхэд ер нь би чадна гэдэг итгэл найдвар төрөлхөд хамгийн их туссан хүмүүс гэж би ер нь бодож байна. Одоо би 4-р курс. Одоо эх хичээл төгсөх юм шүү дээ. За төгсөөд хаана ажиллая гэж зорж байна? Өвлийн амралтаараа
Японд дадлага тэнцээд дадлагын компанид дадлага хийсэн байгаа. Монголд ажиллах, Японд ажиллах ер нь ямар ялгаатай байдаг. Тавуулын сул талуудыг ажиллаад ер нь суралцаад ирсэн. Тэгээд өнөөдөр дээр ер нь цаашлуулаад Япон улстай үргэлжлүүлэн ажиллаж амьдрах гэсэн ер нь бодолтой байгаа. Математиктай муу хүн инженер болох боломжгүй юу? Яг одоо орчин үед математикийг одоо сонгон суралцах хичээлч гэдэг юм уу, заавал судлах хичээл гэдэг үүднээсээ биш. Нэг хэл гэдэг үүднээс нь ерөнхийдөө их хвчлэн авч үздэг болсон. Да ялангуяа энэ инженерийн мэргэжил эзэмшиж байгаа хүмүүс аль ч чиглэлийн мэргэжлэрээ байсан гэсэн математик дээрээ үндэслэж бусад мэргэжлийн хичээлүүд явагддаг. Тийм. Тэгэхээр би энэ асуултанд нэг үгээр хариулахад бол яг хуу инженер болж болно л доо. Гэхдээ нэг тийм ядруухан инженер болно математиктай муухан. Тийм. Тэгэд математик хэдий ч нэ сайн судлана. Төдий ч нэ өрсөлдөх үнэлэмж дагаад гарч ирэх цалин хөлс боломж бололцоо л нэмэгдэн гэсэн. Ер нь одоо ингээд хүүхдийг математикийн хичээлд яаж сонирхолтой дуртай болгох вэ? Миний хичээл сургалт бол их хвчлэн самбар шохоогоор явдаг. Тийм. Тэгээд хүүхдүүдэд яг яаж сургах вэ гэх юм бол одоо би жишээлбэл Косонд орж ирээд 8 жилийн хугацаа боллоо. Тэгээд энэ Японы жишг загвар Косон Монголд орж ирээд нутагшихын тулд Монгол хүүхдүүдэд ямар хөө арга барил тохиромжтой юм бэ гэхээр хамгийн эхлээд нэгд нь найз нь байх нь арай илүү оновчтой юм шиг байгаа юм. Хоёрт нь багш гэсэн өнцөг байвал зүгээр юм болов уу гэж бодож байгаа юм. Тэгэхгүй нөгөө нэг эхлээд би багш шүү гэсэн үүднээс аваад үзэхээр л нөгөө нэг хүүхдүүдтэйгээ нэг тийм эерэг харилцаа гэдэг юм уу? Эерэг харилцаа суух талдаа жаахан удаашралтай юм болов уу? Одоо ингээд 8 жил ажиллаж байхад орж ирсэн оюутнуудын дундаас ингээд математикта нэлээд тааруухан эсвэл тааруухан ч гэсэн инженер болох гээд ороод ирсэн хүүхдүүдтэй хэрэг таарж ив. Тэгээд тэр хүүхдийг та хэрхэн аварч математикт нь хайртай дуртай болгов. Тийм түүх байвал хуваалцаач. Зөндөл байна л да. Инээдэмтэй л да. Гэхдээ энэ дээр бичигдэх л одоо яг тэр яриа. Бичиж байгаа зүгээр та. Санаа зовлтгүй яриач. За жишээ байсан ч хамаагүй оюутныхын нэрийг хэлэхгүйгээр. Хамгийн анх би нэг хамгийн анхны жилдээ орж ирсэн юм аа. Тэгсэн чинь одоо 1-р курс буюу нэг EBS-ийн ангиар бол 10 дугаар анги өгч штэ. Тэгэл хэдүүлээ нэг баахан самбар шохоо гэж ярьж байгаа нэг даалгаврын шалгах болоод. Тэгсэн чинь нэг оюут ширээгээ тэрвэрээ түрээд ирж байна. Тэгэд дэвтрийг харсан чинь шууд хариулт нь байгаад байдаг. Тэ хариулт нь зөв байгаад байдаг. Яаж бодсон ингээд бодсон юм нооргоо аваад ир гэсэн чинь ширээгээ тэрвэрээд хүрээд ирсэн. Тэгсэн чинь ширээн дээрээ манай хүн биччихээд эцсийн хариг шууд дэвтэр дээрээ аваад түрээд ирсэн. Тэгэхээр тэр бол бас л нэг хүүхдийн юу гэдэг байсан нэг би нэг тийм яг өөрийгөө би алдаа гарахгүй шууд хариуг тавьж чадчих шүү гэдэг юм уу эсвэл би мундаг байх шүү гэдгээ шууд хэлүүлэх гэсэн үнцэг гэхдээ миний бодлоор болохоор тэр нооргон ч гэсэн дэвтэр дээрээ алдаатайгаа оноотойгоо байж ийг тэгжээж хүн болж сайн мэрэгчлэлтэн инженер болж төлөвшин болов гэж ерөнхийдөө би бодоод байгаа юм. Тэгээд одоо нэг тэр оюутнуудыг би нөгөө нэг ширээгээд ноорг болгоод аваад ирсэн ингээд тэрээ аваад ирж байгаа. Тэрнийхэн төлөө би ерөөсөө загнад инээгээл чи ямар гайхамшигтай хүн бэ. Одоо тэр оюутан хаана ажиллаж явна? Танд холбоотой юу? Төгсөөд холбоотой байлгах уу? Одоо төгсөөд Хятадд сурж байгаа болов гэж бодож байна. Тий. Хятадд сурж байгаа хаа тий. Өнгөрсөн хавар ирж байсан. Бас л нэг хөөрхөн багшаагээл хүрээд ирсэн нэг шоколад барьсан л гүйж тав. Ер нь сайн инженер болоход ямар зан чанар тухайн хүнд чухал юм бэ? За ерөнхийдөө бол тууштай байдал хамгийн чухал. Танай сургуулийг сонгох нэг шалтгааныг хэлээч. Манай сургууль нь инженерийн мэдлэгийг дан ганц онлоор биш дадлагаар хийж олж авдагаараа аюу талтай. Мөн оюутнуудад зориулсан маш олон төрлийн тэтгэлэг, дадлага хөтөлбөр, тэгээд олон төрлийн үйл ажиллагааг тогтмол явуулдагаараа даваа талтай. Энэ коллежийг сонгох болсон юм. Анх би олимпиад өгөөд тэгээд нээлттэй өдөрлөгөөр нь энэ сургуулийн талаар мэдээлэл аваад тэгээд аав ээжтэй хэлсэн чинь манай аав ээж хоёр нэлийн дэмжиж тэгээд ер нь инженер болъё гэж бодсон. Манай аав өөрөө барилгын инженер мэргэжилтэй. Тэгээд намайг нэлээд их дэмжиж өгдөг. Одоо яг юуны анги гэсэн үг вэ? Би барилгад бүтцийн инженерийн 1-р ангийн оюутан. Барилгын инженер нь ингээд улс орноо ингээд хөгжүүлээд илүү олон барилга, өндөр сайхан барилга бариад улс орноо хөгжүүлэх гэж ер нь энэ мэргэжлийг сонгосон. Таны мэргэжлийг 10 настай хүүхдэд тайлбарлавал та яг юу
тайлбарлавал та нар яг юу хийж бүтээдэг вэ? Би болохоор компьютер ухааны 5 дахь курс сурдаг. Манай техникум 5 жилийн өмнө нэгдсэн. Сонгосон хамгийн том хүчин зүйл нь болохоор манай техникийн эрхлэгч биднэрт яг орж ирээд өмнө ийм жишээ байхгүй орж төгссөн оюутнуудыг. Тэнгүүт манай эрхлэгч болохоор та нар энэ байхад тэгээд компьютер гаргаж ирснээр хэлийг өөрчилж чадна гэсэн байхгүй. Манай анги 21 оюутнаа. Тэгээд яг 2 хоногтой. Тэгтээ яг 10 настай хүүхдэд тайлбарлавал компьютер ухаан гэдэг нь одоо ямар нэгэн шидэт туслагч маягийн нөхөр байгаа. Тэгээд тэр нөхрийг яг юу хийх вэ? Яг яаж хүнд хэрэгтэй нийлэх вэ гэдгийг зааж өгдөг. Та нар яг юу хийж үтээдэг гэдэг асуултанд болохоор инженер хүний хувьд хариулъя. Инженер хүн гэдэг нь болохоор ямар нэгэн үйлдвэрлэл хийхэд тэдгэрийг ажиллаж байгаа тоног төхөөрөмж, тэр тоног төхөөрөмжийг ажилуулах систем, тэдгэрийг засаж компьютердэг тийм үнэлдэг. Тэгээд тэр нь бол улс орны үйлдвэрлэлд голлох хүчин зүйл үзүүлдэг. Энэ ямар хөөрхийн хуралдаа гол хуралдаа байгаа цайны цаг бол цайндаа гарсан бол цайндаа юм байна. Одоо өрөөндөө байгаа юм гэж байна. Сайн байна уу? Захирал өрөөндөө байгаа юм байна те. Ороод нэг яриа авчиж болох уу? За. Сайн байна уу? Баавгатай чихэр нэвтрүүлгээс яваа. Танаас ганц хоёр асуулт асууж болох болоо. Танаа сургууль дээрээс өнөөдрийнхээ дугаарыг бэлтгэж байгаа юм. За. Чихрэн дуртай л байлгүй дээ. Чихрэн дуртай. Та энэ сургуулийн 5-10 жилийн дараа хаана хүрсэн байгаасай гэж хүсэж байна вэ? Тэг бүр хэтийн зорилго маань ер нь Монгол улсын аж үйлдвэрийн хөгжилд төв нэмрээ оруулсан сургууль болно гэсэн алсын хараатай. Тэгээд дунд хугацааны зорилго маань болохоор Монголын жишг кофен болохыг зорж байгаа. Яагаад гэвэл нөгөө бүсгэлсэн хөгжлөөр чинь Монголд кофен технологийн коллежуудыг олон болгоно, 15 инженер байгуулна, орон нутагт тэргээд нэлээд зориод орон нутагтаа сургуулиуд байгуулаа явж байгаа. Тэгэхээр тэр нь манай сургууль Монголын жишг кофен болох. Тэр зорилтондоо хүрсэн, өөрөөр хэлбэл оюутан төгсөгчдийн маань тоо олон болчихно. Тэгээд тэд нар маань эргэх холбоотой яг аж үйлдвэрийн салбар руу чиглэсэн бодит ажлууд нэлээд хэрэгжсэн үр дүнтэй сууж авах болов гэж. Тийм болсон байгаасай л гэж зорж. 9-р ангид төгсөн хүүхэд ирээд 5 жил сурчаад дэд бакалавр гэдэг дипломтой төгсчих юм байна. Тэнгүүтээ шинэ Монгол их сургууль руу ороод суралцчих болох нь байна. Өөр хувийн сургуулиуд руу ч орчиж болох нь шүү дээ. Улсын сургуулиуд руу. Тэгэх юм бол 1.5-аас 2 жил сураад дүүцүүлээ төгсөж гэнэ гэж ойлгосон зөв. Тийм. Ер нь бол битэд анх нөгөө косын сургууль чинь Монголд шинэ анхны төгсөгчөө гаргах үедээ л 90 кредитэд бакалавр авах 90 кредит ийм эмчтэлөө судлаад байгаа юм. Иймэрхүү агуулгаар үзээд ур чадвар нэг иймэрхүү байгаа гэд гаргаад тайлан гаргаад тэгээд нөгөө дотоодын инженер бэлтгэдэг 6 ихтэй сургуулиудад кредит үзүүлэлтийн санамж бичгийг бүр бодлогоор зорин хийсэн байгаа. Хайс, Шүтис, МУИС, Герман, Монгол, тэгээ шинэ Монгол технологийн их сургууль, тэгээд Батлан хамгаалах их сургууль. Батлан хамгаалагч гэсэн инженер байдаг шүү дээ. Танай коллежийг төгсөгчд саяны сургуулиудад очиод 2 жил сураад тийм 90 кредит судалсныг нь хэр зэрэг дүүцүүлэхээс хамаарат сургуулийн кредит үзүүлэлтийн журам жоохон ялгаатай байдаг учраас нөгөө дэвшин суралцаад ойролцоогоор нэг 40-с 60 кредитийг нэмж судлаад тэгээд бакалавр зэрэгтэй болж байгаа. Танаас ороод нэг яриа авчиж болох уу? Лаборатори нь өглөө хэдээс өдөр хэд хүртэл ер нь нээлттэй байдаг юм? Манай хичээлийн цаг 8-аас эхэлнэ. Тэгээд ер нь 4:30 хүртэл бол байгаа хуваарийн дагуу явна. Тэгээд хичээлгүй үедээ бол манай ахлах курсын оюутнууд судалгааны ажил болон төгсөлтийн судалгааны ажлууд хийж явж байна. Технологийн салбар зөвхөн хөвгүүдэд тохиромжтой юу гинэ? Ер нь ихэнх ингээ харангуут танаа коллежийн сурагчид хөвгүүд байгаа даа. Яагаад охтууд энэ салбарыг ер нь бага сонирхоод байна вэ? За ер нь бол зөвхөн гэдэг бол жоохон тохиромжгүй юм шиг надад санагдаж байна. Манай сургуулийн хувьд бол яг хөвгүүд авангаач гэсэн охтууд бол байгаа. Бусад хими инженер, барилгын инженер, механик, цахилгаан, компьютер гэдэг 5 мэргэжилтээр тавлан дээр нь бол тодорхой хэмжээгээр бол охтууд бол бас байгаа. Илүү давмгаа нь бол манай хими инженерийн хүүхд одоо ангид бол
олон охтууд бол байгаа. Тэгээ ер нь бол 50% нь охтууд 50% нь бол хүүгүүд суралцдаг. Тэгэхээр бол технологийн салбарт бол заавал одоо хүүгүүд гэх бол албагүй хаа гэж бол бодож байна. Тэгээ ер нь охтууд яагаад энэ салбарыг сонгохгүй байгаа юм шалтгааныг энэ та юу гэж харж байна? Хүнд гэж бодд юм болов уу? Тэгээд одоо жишээлбэл яг хамгийн багтай нь бол механикийн ангид бол охтууд их цөөхөн байдаг. Тэгэхээр нөгөө одоо том тоног төхөөрөмжтэй ажилдаг тэрнээсээ болоод хэцүү гэдэг хүнд хэцүү гэдэг бодол бас тийдэг юм болов уу гэж бодож байна та. За ирээдүйд ямар инженерүүд хамгийн эрэлттэй байх вэ? Ер нь бол жишээ авъя одоо техник технологи бол маш хурдтай хөгжиж байна. За тэгэхээр электрон төхөөрөмжүүдийг одоо маш сайн мэдлэгтэй тэр талаар бол ажиллаж чадах хүмүүсүүдийн тоо бол бас хэрэгцээ бол нэлээд өсөж байна. Электрониктой холбоотой инженерүүд бас сайн байх боломжтой. Шинэ одоо хотнууд бий болж байна, зам гүр баригдаж байна. Бас тэрүүгээрээ бас яг барилгын ч юм уу дэвтсэн инженерүүд бас нэлээд хэрэг хүчтэй болж байгаа. Багш байх. Ямар вэ? Тэр тусмаа одоо ингээд ирээдүйн инженерүүдэд хичээл заах. За миний хувьд болонгой тийм сургуулиас ажил ороод одоо 5 сар болж байна. Би Солонгосын Инчоны их сургуульд докторийн зэрэг аваад тэгээд бол шууд Шинэ Монгол технологийн коллежид ороод багшилж эхэлсэн. Оюутнуудынхаа гадаадд сурах, ажиллах гарцыг танах хэрхэн дэмждэг вэ? Манай оюутнууд 2-3 дугаар курстэй богино болон дунд хугацааны оюутан солилцооны хөтөлбөр, соёлын солилцооны хөтөлбөр, мөн танилцах дадлагын хөтөлбөрөөр Япон улсад очиж одоо Японы соёл болон одоо гадаад орчинтой танилцдаг. 4-р ангид төгссөн хүүхэд ирчингүү те. Тий. 11-р ангиас явах юм тий. Тий. Шууд танилцах дадлагт бол хамрагдаад Япон улсад ирээд карьерийг төлөвлөх одоо суурь тавьдаг гэх юм уу. Дараа нь бид нэр 4-өөс 5 дугаар курсын оюутнуудаа дотоод болон гадаад Японд үйлдвэрийн дадлага хөтөлбөрт хамруулдаг. За Японд бол үйлдвэрийн дадлага хөтөлбөрт хамрахдаа Японы одоо мэргэжлийн чиглэлийн компаниуд дээрээ ажлын байр дээр очиод бодит одоо мэргэжлийн орчинтойгоо танилцаад ирдэг. За тэгээд карьер хөгжлийн хувьд бол манай хүүхдүүд бол ер нь бол төгсөөд 5 дугаар курсээ төгсөөд гэсэн үг л дээ. Япон улсад эсвэл дотоодод шууд ажлын байр дээр гараад ажиллах боломж нэгддэг. Мөн дэвшин суралцах боломжууд байдаг. Дотоодын болон Япон улсын ихтэй сургууль болон коллежийн одоо Косени гэсэн үг. Японы Косени ахлах зэрэг одоо ангиудад нь дэвшин суралцах боломжууд нээлттэй байдаг. Танай сургуулийн талаар эсвэл таны талаар гарч ирсэн хамгийн худалд сурхал гинэ. За. Тэг миний талаар ч яах вэ? Тийм цуурхал энтергээд байх зүйл бол байхгүй. Гэхдээ яг мэдхгүй тэр талаар бол сайн мэдхгүй л байна. Яг сургуулийн талаар гэх юм бол яг жоохон юу байгаа. Сүүлийн одоо 2 жилд чинь манай сургууль чинь сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөө ахаа шинжилээд авсан. Тэгээд тэр талаар бол яг олон нийтийн сүлжээнд энэ бол нэг жоохон буруу аргаар Шинэ Монгол технологийн коллеж ингэжлээ тэгжлээ гэсэн ингээд нэг юу яваад байдیں۔ Мэдээлэл тархаа. Тэгээд битэд яг албан ёсоор байр сууриа илэрхийлээд нөгөө мэдэгдэл энэ төр хийж исэн үеч гэсэн байгаа. Гэхдээ энэ бол бид нар яг л монголчин боловсролын тухай хууль, дээд боловсролын хууль энэ төр шинжлэхдээ тэрнийхээ дагуу яг бусад ихтэй сургууль ямар байдаг тэрний дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөө 5 жилээр ахаад шинжилж аваад байгаа цаг үедээ л явж байгаа. Сайн бацхан уу? Ямар багшийн хичээлд сууж үзхийг хүсдэг вэ гэсэн асуулт. Багш ч гэсэн бас нэг тийм сонирхол байж магадгүй шүү дээ. Тэр багшийн хичээлд л нэг суугаад үзчих юмсан гэж боддог. Мэргэжлийн техник хичээлүүд дээр ялангуяа туршилт дадлагын хичээлүүд дээр сууж үзвэл илүү сонирхолтой санагдаж байна. Яагаад гэхээр манай сургуульч яг 5 мэргэжлийн тэнхимтэй. За тэгээд яг тэнхим онлоор олж авсан мэдлэгээ яг лаборатори эсвэл бол бусад яг орчиндөө туршиж үзэх боломжтой болоод жишээлбэл барилгын гэдэг юм бол яг сургуулийн орчинд хэмжилт хийх, механикийн болохоор модны лаборатори бол яг лабораторид өөрсдийнхөө бүтээлийг гараараар хийх. За тэгээд химийнхэн болохоор бас яг лабораторид туршилтаа хийх. Манай компьютер цахилгааныхан болохоор яг лабораторид бас л яг өөрийнхөө бүтээлүүд дээр хүүхдүүд тус бүрдээ яг өөрсдөө бүтээлчээр ажиллаа сууж идэг болохоор хүүхдүүд яг онлын мэргэжлийн мэдлэгээс гадна тэндээс бас олон чадварыг өөртөө төлөвшүүлж олж авдаг гэж боддог учраас яг мэргэжлийн хичээлүүд надад аюул сонирхолтой санагдчих. Жишээлбэл яг хэн багшийн хичээл? Жишээлбэл болохоор
мөнх манд хогшийн яг туршилтын хичээлүүд дээр суумаар санагдаж байна. Яагаад гэхээр манай барилгын техникийн багш аахгүй юу. За тэгээд ер нь бол яг гадуур яг манай ялангуяа хоёрынхан илүү хэмжилт хийхдээ яг энэ тэнд ингээ бөөнөрөө яг хэмжилт хийгээ явж идэг. Тэгэхээр яг тэрний яг процесстэй танилцаж яг суувал илүү сонирхолтой санагдаж байна. Баярлалаа. Мика юм багш. Баярлалаа. За баагуудаа чихэр маань дуслаа хосрлоо. Баагуудаа чихэр нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт Шинэ Монгол технологийн коллежийн багш сурагчид ажилтнуудаа оролцлоо. Тэгээд дараагийн дугаарыг хаанаас бэлтгүүлмээр байна? Энэ нэвтрүүлгийн доор бичээрэй.